За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээр олж байгаадаа баяртай байна. Ерөнхийдөө бол нэг яг ингэж өөрөө бичлэг хийгээгүй нэлээд удлаа. Тэгээд өмнөх лайвын маань үзсэн болвол сүүлд хийсэн лайваараа би мацаг барьж байгаа гэд хуваалцчихсан. Тэгээд миний мацагны хугацаа дууссан. Юу ч гэсэн энэ 7 сарда мацаг 10 хоног бариад тэгээд мацагнаасаа гарсан байгаа. 13-наас 23-ны хооронд өрнсөн. Тэгээд миний хувьд болохоор энэ удаагийн мацгаар илүү ухаарсан зүйлстэй. Тэгээ мацагны дараа болж өнгөрсөн зүйлс. Тэгээ сая одоо 29-ний бүтэн сар гарсны бүгдээрээ мэдж байгаах. Мэдээгүй хүмүүс нь болохоор сая 29-ний бүтэн сар гараад өнгөрсөн. Энэ нь болохоор бас дахиад маш том шилжилтийн бүтэн сар байсан. Тэгээд яг энэ 29-оор олон хүмүүсийн дотроо ингээд бугалцсан байсан. Ухамсаргүйн төвшөнд өөрсдөө олж таньж мэдгүй байсан, өөрсдийг нь зовоож исэн, өөрсдийг нь блоклж исэн, өөрсдийг нь одоо савлуулж исэн мэдрэмжүүд гарч ирсэн байгаа. Тэгэд миний ч гэсэн одоо гарч ирсэн. Тэгэд одоо тэр бүх ухаарлуудаас хуваалцъя. Тэгтээ бас ухаарлуудаас одоо ингээ хуваалцахаас өмнө би та бүхнийг лайк дараарай, комент ядаж бичээрэй. Тэгээ асуулт эднэр асуугаарай. Бас би channel-ийнхаа description хэсэгт нь хэрвээ энэ channel-ийн талаар ингээ ороход description хэсэгт нь өөрийнхөө хаан банкны дансыг тавьсан байгаа. Тэгээд та нар сэтгэлээрээ хамаагүй ингээд өглөг өргөж олноо. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хүн ингээд үнгүү угаасаа авсан зүйл үнгүү авсан одоо хин нэгний ухаарл ч юм уу хин нэгний одоо бясалгалын гүний тэр одоо шимт хижээлч гэдэг юм уу энэ бүх зүйлс одоо буцаагаад биднэрт өөрсөнд маань их блок болж идэм байна. Өөрсөнд маань их блок болж идэв. Тэгэхээр би яагаад энийг ингээ хэлж байгаа юм гэхээр зүрийн зүйлийг бас яг адилхан мэдэрсэн хүн байвал за би одоо нэг жоох өглөг өгөх хэрэгтэй байна гэд мэдэрсэн хүмүүс байгаа болвол би одоо нэг өглөг өгөхгүй болвол би нэг мөнгөний блоктой байгаад ах шиг байна. Эсвэл нэг буян хураах хэрэгтэй ах шиг байна. Аль эсвэл би хитрхи их ингээд мэдээллийг ингээд одоо подкаст нэрийг сонсоод тэгээд хэрэгжүүлэхгүй тэгтээ ингээ мэдлэг хураагаад тэгээд энээсээ болоод бараг буцаад зовоод ах шиг байна гэдэг юм ажиглалтуудыг хийсэн хүмүүс байгаа бол энэ бүх энерги ингээд гаргах хэрэгтэй, урсгах хэрэгтэй. Тэгээд тийм болохоор өглөг өгөх боломжийг нь олгоод буян хураах боломжийг нь олгоод энэ дансны дугаарыг тавих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож бас ухаарсан. За мацагны талаар 10 хоног мацаг байрахад би 65 хил болцсон байсан гэж ярьжсэн лайваараа. Тэгээд 65 хил гэдэг бол миний хувьд яг баг амьдралтаа ингээд хүрж исэн хамгийн дээдлийн хил ерөнхийдөө бол байгаа. Тэгэхээр тэр 65 хил хүртлээдээ яг юу тохиолдсон гэхээр маш их тодорхойгүй байдал, стресс гэл дээрээс нь орчин өөрчлөгдөх, тэгээ Монголоос ирээд шинэ орчинд ирээд одоо янз бүрийн идэж уух юм сансан байх гэх мэтчлэн тэгээд ингээд тэгээ дээрээс нь би бас ухамсартаагаар за би зүгээр л биеэ ингээд сул тавиад үзье. Биеэ сул тавиад үзье. Бүр ингээд сул тавиад үзье. Тэгээ би идмээр байгаа бүх юмаа идэ. Тэгээ би ямар мэдрэмж авах нь гэдгийг бүр ингээд ухамсартаагаар туршсан. Тэгээд идмээрсэн бүх зүйлээ идэж ингээд цагнаар одоо харгалзахгүйгээр зүгээр л идмээрсэн бүх зүйлсээ идэж байхдаа юу ойлгож ухаарсан гэхээр эн чинь ингээд энэ идэж уух юм гэдэг чинь ийм утгагүй шүү дээ ийм амар утга учиргүй. Хүн идэл авил идэл идээ тэгээд ингээд тэр парасайтуудыг ингээд тижээл ах юм бол сүлдээ ингээд би идмээр байгаа биш би ингээд ямар нэгэн миний дотор байгаа бактери парасайтууд хоол нэхэд ирдэг. Тэгээ би тэрэнд ингээд удирдагддаг. Зүгээр л би тэрэнд удирдагддаг нэг тийм амаа нэдэг хайрцаг болчихж байгаа юм.
Тэгэнгүүтээ буцаад тэрнийг жоохон ингээд доошлоо шингээд ирэнгүүд харамсдаг тий. Тэгээд ерөнхийдөө бол нэг өдөрдөгддөг, тэгээд харамсдаг, тэгээд нэг ямар нэгэн яг юм лүпэнд байгаа, гацаанд байгаа, тойрогонд байгаа энэ мэдрэмжийг ингээд хүн одоо тий ингээ аваад дээрээс нь сүүл рүүгээ угаасаа идэж уух юм ямар нэгэн байдлаар одоо хүний дофамин буюу одоо тэр дофамины гормон өөрөө угаасаа ихтээд ирэхээр бас буцаагаад ингээд бид нарыг доош нь ингээд сэтгэл готрлоо бүх юм дахиад утгагүй юм шиг мэдрэмжлүү ингээд оруулж ирж идэг. Тэгээ дээрэс нь бид нарын энэ ходоод гэдэг бол угаасаа хоёр дахь тарих гэдэг байгаа шүү дээ. Ходоод ирүүл байж ээж сааруул ухаантай байгаад тэр сааруул ухаан тэр бид нарын ерөнхийдөө бол энэ оюун тарих ухаан гэдэг чинь яг яагаад байгаа юм бэ гэхээр бид нэр өндөр энергийн долгион давтамжтай байж ээж тэр нэг юм өндөр дэд бодлууд орж ирнэ. Зүгээр цаанаасаа ямар нэгэн байдлаар мөрөөдөггүй байхад ямар нэгэн байдлаар одоо юуж бодоогүй байхад тий нэг цаанаасаа жаргалтай, цаанаасаа баяр баясгалтай, цаанаасаа хайрын, цаанаасаа өглөгийн, цаанаасаа нэг тийм бүх юм болондоо гэдэг нэг тийм эргэлзээ үгүй тий эргэлзээтэй байна гэдэг амар том зовлон байдаг тий инхүү тэхүү яах вэ ийхүү тий одоо ингээл одоо бол ингээд хүмүүсийг бүр ингээд шейклж chaos болж байгаа болохоор бүр сэгсэрж тавьж байгаа болохоор тий ингээд тэр эргэлзээ гэдэг зүйл чинь бол маш их байгаа. Бид нар хажуудаа байгаа хүндээ итгэж чадахгүй байх тий ингээд ганцаараа биш байх хүнтэй байх хүнгүй байх энэ хүн мөн биш үү итгэж болохгүй юу мөнгө олохгүй юу мөнгөтөнүүд нь мөнгө хаана хадгалах вэ яаж хадгалах вэ тий ерөнхийдөө бол тий ингээл босоол тий дасгал хөдөлгөөн хийчихье гэсэн чигсэн за өнөөдөр биш маргааш биш за өнөөдөр за маргааш гэл ингээл нэг юм ерөөсөө л юм барьж тавьсан өртөөсөө цухтаасан ер нь дандаа бид нэр дунд маш ихээр юу болоод байгаа вэ гэхээр яг энэ survive одоо бид нарыг угаасаа тэр survival гэдгээр бүр ингээд махны машинд оруулж байгаа юм шиг буцаагаад ингээд хэрчж байгаа үе байгаа. Бүх юм докторгүй болж гин те бүх юм өөрчлөгдөж гин тэгэл ингээл цаг хугацаа бүр ингээл хурцсаал юу ч амжихгүй байгаа юм шиг боллоо ингээл янз янзын энэ мэдрэмжүүдийг янз янзын энэ pressure буюу даралтыг өгснөөрөө бид нэр буцаад ийм ерөөхдөө бол адгууслаг тэр survival одоо стресс ихтэй энэ стресс гэдэг бол тэр ч ихтэй муу одоо ингээд энэ стресс ихтэй өмнө би амар сериосны стресстэй чухал хүн гэдэг байдлаар авч үзэх биш. Стресс гэдэг бол тэр чигтээ бие чинь бүр ингээд буруу эргэлтийн гормоор ингээд ажиллаулж байгаа зүйл болохоор хүн стрессээ тайлна гэд тий. Стрессээ тайлна гэж найз нөхөдтэйгээ уулздаг, одоо орж гардаг, архитар суудаг ч юм уу. Энэ бүх одоо нэг юм нийгэм биднэрт ингээд тийм дүр зураг харуулад байгаа зүйлс яг үнэндээ стресс тайлах биш бүр стрессийг дахиад нэмжийдэг зүйл. Бүр ихээр нэмжийдэг. Тэгэхээр стрессийг зүгээр юу тайлах вэ гэхээр байгальд алхах, унтах, амрах, чимээгүй орчинд байх, чимээгүй тайван, өндөр долгион давтамжийн дуу сонсох, дасгал хийх, бясалгал хийх. Үнэхээр дасгал хийн гэдэг нь те жоохон ч гэсэн хөлсөг гаргана гэдэг бол тэр хөлсний чинь нүксүүгээр дамжуулаад тэр стресснийх нь одоо гормонууд гадагшлах тэр токсик зүйлсийг гадагшлах боломжийг гаргаж байгаа. Тэгэхгүй та ингээ хуримтлуулаад нэг амарчих юмсан амарч чадахгүй нэг хөдөлгөөн хийх юмсан хөдөлж чадахгүй ингээл хуримтлуулаад байгаа зүйл чинь угаасаа цаагаараа таныг эрүүл саруул сэтгэхэд хүрэхгүй дараа нь бодоод үзэхээр маш их алдаа гаргацсан одоо таны ингээд тухайн үед тэ шийдэл хийгээд байна гэсэн зүйл чинь буцаагаал нэг араас нь одоо нөгөө нэг баасаа арчиж байгаа юм шиг тий. Би уг нь бол ингээд шийдэл хийжлээ гэж бодсон чинь тэр шийдлийнхаа үр дүнгийг одоо ингээд дахиад хусгаж дахиад нэг шийдэл хийгээл ингээд бас нэг гацаа. Зүгээр л гацаа. Тэгээ хизээ ингээд энэ гацаанаас гарах нь мэддэхгүй бас гацаа гэл мэдчихлээ. Тэгэхээр энэ стресс гэдэг зүйлийг одоо ямар нэгэн байдлаар одоо тэр айрах, таймах, өөрөөсөө зүхтаах байдлаар ерөөсөө тайлж болохгүй. Одоо зүгээр л өөртөөгөө нүүр тулаал
амрах хэрэгтэй бол амрах хэрэгтэй, чимээгүй байх хэрэгтэй бол чимээгүй байх хэрэгтэй, дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй бол хийх хэрэгтэй. За тэгээд тэр бясалгалын утга учирыг ойлгодгүй байсан ч гэсэн одоо ингээд нүдээ анаад те ингээд яг бясалгал хийхэд нүдээ анахад баахан ингээд одоо асуудлууд чинь бодогдоод байгаа бол те толгойн доторх шуурга чи ингээд харагдаад байгаа бол хамаагүй. Ядаж тэр олгоныг ингээ нүдээ айнаад тэр яах зөхгүй бүгдийг харж ийна гэдэг чинь та ингээд багтаамжаа цэвэрлж гин гэсэн үг байхгүй юу? Одоо таны ингээд тархины чинь багтаамж ингээд дүүрсэн байна те. Тэгэд ингээд дүүрсэн байхад нь ингээл нэмж юмжихээл дүүрсэн байхад нь тэндээс цухтаал дүүрсэн байхад нь ингээл тэр дотроо ингээд толион бантан үүсгээд байх биш. Яаж агаа вэ гэхээр нэг ёсондоо тэр багтаамжийг цэвэрлж ийна л гэсэн үг. Ерөөсөө нүд далд ухамсараас чи ил ухамсарт ингээ харагдаад те ингээ шаналгаж байгаа зовоож байгаа зүйл чинь окей бүгдийг би харж ийн ингээл энэ бодлууд ингээл энд байна те бүгдийг харж ийн одоохондоо ямар ч шийдэл хэрэггүй те бясалгал гэдэг чинь шийдэл олох гээд байгаа зүйл ерөөсөө биш. Зүгээр тэр даралтыг сулруулж байгаа л хэрэг. Тэгэд нүүр тулж ийн. Зүгээр л нүүр тулж ийн та одоо өөрийн системтэйгээ өөрийн одоо бие махбодтойгоо өөрийн дутагшооноо оруулсан бүх зүйл чинь буцаагаад яаж танд ингэж харагдж байгаа яаж таныг одоо зовоож байгаа. Эсвэл магадгүй зарим хүмүүсийн бясалгал маш их сайхан уужруулж байгаа, баярлуулж байгаа, бүр хинээргээр дүүргэж байгаа. Юугаар дүүрсэн бэ? Тэр чинь л буцаад суларч гарч байгаа чинь л өөрөө ингээ бясалгал тий. Ийм байна. Тэгээд бид нар ингээд стресстэй ингээд даралтанд ороод бүр их ингээд survival буюу амьд үлдэх инстинкт лүгээ ингээд орчингууд одоо маш их ажиглагдж байгаа зүйл бидний цухтаахын инэгшил, аль эсвэл дайрах, аль эсвэл хөлдөх гэдэг энэ гурван одоо байдлаар бид нар ингээд ажиллаж байгаа. Ерөөсөө ямар нэгэн одоо тий үнэхээр ингээд асуудалтайгаа нүүр туллаа цухтаамар санагдлаа. Ерөөсөө ингээд яг шийдэх ёстой би өөрийн тэ амьдралын яг энэ хэсэгт магадгүй энэ хүнтэй яг ярилцах би шаардлагатай гэдгээ мэдээд идэг. А тэгсэн хэрнээ цаанаасаа ингээ инстинктээрээ ингээд айгаад тэр ингээд өөр одоо тэр survival буюу одоо амьд үлдэх инстинктийнхаа амтналаг зүйлтэй удирдагдаад цухтаад идэг. А тэгээд аль эсвэл ингээд нөгөө нэг өөрийн одоо дуу хоолойгоо хүргэж чадахгүй болвол тийм бугалж агаад дайрдаг. Хүчтэй нь бол дайрдаг тий. Чи юм уу яах гээд байгаа юм бэ ч гэдэм эсвэл зохиж авдаг. Яадаг хийд ингээд дайраад сурцсан рефлекс үүсгэцнүүд нь дайрна, зүхтаагаа сурцнууд нь зүхтэн, хөлтөө сурцнууд нь болохоор таг чиг бүр ингээд амгүй юм шиг тэггүй чи яаж байхгүй тэнд ингээд сонсож байгаа юу байхгүй одоо ингээд чихэн яг ингээд таглараад өөрсдөө нэг тийм харанхуй зонд орчдөг. Ингээд ийм байдлуудын бидний ингээд survival инстинктүүд маш ихээр итгэвчж байгаа. Тэгэхээр та дахиад өөрийгөө ямар нэгэн асуудлаасаа зүхтааж байгаа тий зүхтаагаад за тань нэг одоохондоо жоохон мөнгө байна. За дахиад нэг ийшээ аялчаад ирээ, тийшээ аялчаад ирээ. Альс үл тий ийм юм аавь, тийм юм аавь, шопохолик байдал гэл ингээл янз бүрийн одоо гинттэй ингээл өөртөөгөө ажиллаж ийснэ. Дахиад ингээл нэг тийм срив гэж ярьдэн штэ тий гинтийн юм одоо юу гэдэг те ингээд чихэр идэхгүй байж ижсэн гинт идэх ч юм эсвэл уухгүй байж ижсэн тэгэл гинт ингээл бүр ингээд яах ч юм. Тэгэхээр энэ зүхтааж байгаа энэгшил буюу одоо энэ амьд үлдэх инстинктээс ингээд те гарч ирж байгаа энэ гурван зүйлээ маш сайтар ажиглаад би яг одоо яг юунаас яг өөрийнхөө ямар проблемнаас зүхтааж ийн аль эсвэл юун дээр би гацаа зүгээр хөлдөх тэр ингээ мод дээр орж ийн аль эсвэл хаашаа би одоо дайрж ийн те энэ бүх ингээд зүйлүүдээ ажиглаж анзаарж тэгээд хариу үйлдэл өгдөг тэр реакшнал өөрчлөхгүй болвол хизээж асуудал яг үүссэн тэр левел түвшин дээрээсээ шийдэгдэхгүй. Тийм байгаа. Тэгэхээр ингээд
сая бол одоо ингээ 29-ний бүтэн сар болоход нэг бодлын одоо энэ яг бүтэн сарнууд одоо энэ ингээд шилжилт өгөөд байгаа энэ трансформашн бид нарыг ингээд трансформашнд оруулаад байгаа яг гүний тэр одоо шигдсэн асуудлуудыг гүний тэр одоо травмануудыг блокуудыг тэг ингээд тэр энерги урсахгүй байгаа энергийг ингээд блоклоод байгаа өөрийн чинь доош нь татаад байгаа тэр энергиуд ингээд гарч ирж байгаа тийм. Тэгэхээр тэр зүйлээс ингээд айх биш. Хин нэгнийх нь одоо жишээ нь мөнгөн хэлбэрээр гарч байгаа бол ерөнхийдөө бол яг тийм үг байдэн штэ тий. Ямарваа нэгэн зүйл за ингээд зөвөр ингээд мөнгөн хохирол үзүүлсэн бол яамаа да. Ягаад гэвэл ямар нэгэн амины хохирол ч юм уу эрүүл мэндийн хохирол гэдэг чинь дараа нөхөн сэргээ ихтгэхэд бүр ингээд маш удаан зовлонтой одоо харамсалтай зүйл ахгүй юу. Тэрний оронд ямар нэгэн байдлаар тий ингээд мөнгөн хохирол одоо үзүүлээд тэр зүйлүүд чинь ингээд гарч ирж байгаа бол нэг бодлын тэр зүйлүүд ингээд маш талархууштай зүйлүүд. За тэгээд яг энэ удаагийн 29-ний сараар над дээр ингээд яг юу гарч ирсэн бэ гэхээр тэр атаархал гэдэг зүйлийн энерги маш одоо ихээр ингээд гарч ирсэн. Тэгээд мэдээж хэрэг надад ингээд атаархдаг хүмүүс нь ч байдаг бах. Буцаагаад ингээд би ч гэсэн юм атаархлын одоо энергитэй байсан бэлээ. Тэгээд тэр хамгийн том одоо надаас ингээд илэрч гарч ирсэн тэр атаархлын энерги болохоор би жаргалтай эмэгтэй хүнд атаархдаг. Одоо ингээд нөхөр нь ингээд нөгөө нэг жаргалтай байлгадаг тийм. Нөхөр нь өөрийнх нь одоо сул талыг хамгаалдаг. Нөхөр нь одоо өөрийнхөө эхнэрийг эмэгтэйгтэй ингээд бүр ингээд яг ингээ хамгаалдаг, хайрладаг, өөрийнхөө орон байлгадаг, эрх танхи байлгадаг гэд яг ингээд жаргалтай эмэгтэй хүнийг харахаар маш их ингээд атаархдаг байсан юм бэлээ. Тэрийгээ ингээд ухамсарлаагүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээ хүмүүс намайг ер нь ирэх мэрх гээл те тэгэл бодит амьдрал дээр ч гэсэн ингээл ер нь ирэх гэдэг байхгүй юу. Тэгээ магадгүй би бас яг тийм яг дотроо би өөрийгөө тийм амар ирэх гэж боддггүй байх. Зөв би маш их эрхлэхийг хүсдэг байх тий. Маш их эрхлэхийг хүсдэг. Тэгтээ яг тэр эрхлэхийг хүссэн зүйлээ авч чадсан хүн үгүй л авч чадаагүй буюу одоо нөгөө нэг өөрийнхөө атаархдаг зүйлийг одоо өөрт байгаа юм шиг ингэж харуулдаг гэх юм уу? Тийм байжээ. Тэгэнгүүт одоо миний ингээд тэрийг би одоо эн чинь миний атаархал байсан байна гэдгийг чи ингээд мэдхгүйгээр тухайн зүйлийг ингээд харахаар хүн яг тэнд ингээд тэр нэг энергийн блок буюу атаархал гэдэг чинь өөрөө юм энергийн блок байгаа байхгүй юу? Танигдаагүй тэр мэдрэмжтэй одоо яг одоо хүмүүс болохоор бүх хүмүүс ингээд атаархал дотор нь байгаа. Тэгэл зарим нэг нь одоо тийм мөнгөтэй хүн хүртэл мөнгөгүй хүн одоо найздаа атаархаж идэг. Яадаг вэ гэхээр одоо өөрөө мөнгөтэй ээж штэ ингээд найз нь бас ингээд мөнгө олоод амжилтанд хүрээд ингээд дээшлээд ирэнгүүт тэр найзыгаа өөртөө адилхан төвшөнд ирээсэй гэж хүсдэггүй тийм ч атаархал байгаа. Бүгд ингээд мөнгөтэй атаархдаг гэсэн үг юусоо биш те. Тэгэл одоо эрүүл мэндгүйтэй гэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд бид нарын ингээд бүх юм ингээд нэг юм дээшээ доошоо те надаас доошоо 5 хүн байхад надаас дээшээ дахиад 5 хүн байж л байгаа те. Одоо хүн өөрийгөө одоо маш ухаантай гэж бодож байхад тэр хүнээс дахиад дээшээ ухаантай хүн нь байж л байгаа ингээд бүх юм ингээд дээшээ ингээд байж л байгаа. Тэгээд ингээд хамгийн гол нь хүн бүх юм сөрөг мэдрэмжүүд миний дотор ч гэсэн байгаа гэдгийг ингээд хүлээн зөвшөөрснөөрөө түнтэйгээ ажиллах боломжтой болоод яг тэрийг ингээд нөгөө нэг ухаж гаргаж ирээ ингээд нэг юм одоо тэгээд даав одоо ингээд гаргаал байгаа юм шиг ингээд ухаж гаргаж ирээл тэгэж болно. За тэгсэн чинь би яг ингээд тэр зүйлийг бүр яг тэр 29-ний өдөр яг ингээд нэг тийм хосыг хараад тэнгүүтээ би бүр ингээд шууд бүр амар сонин шуурга тавтж байгаа юм шиг мэдрэмж төрөөл тэгэл би бүр ингээд энергийн хувьд савлаал хэлбэлзээл
ингээл би яг ингээд миний ингээ ухамсар ингээд дүлгөөн те юу хийгээд яваад байгааг ингээд юу бодоод юу хийгээд яваад байгааг ажиглаад байгаа байхгүй юу. А тэгсэн хэрнээ би өөрийгөө ингээд зогсоож чадахгүй ингээд шуурга давтаал миний ингээл бүр ингээд эрчим энерги савлагдаал тэгэл тэндээс ингээл амар их юм гомдол сөрөг мэдрэмжүүд ингээл гарч ирээл ингээл маш их юм юмнууд ингээл гарч ирээд байгаа юм. Тэгээ би бодсон. Би ингээд хүнд хайрлагдахыг хүсдэг хэрнээ те ингээл яг тийм гоё юм жаргалтай эмэгтэй хүн байхыг хүсдэг хэрнээ буцаагаад тэр зүйлдээ би атаарах тийм болвол би хүсдэг зүйлээ аль хэдийнэ ингээд атаархал гэдэг одоо ингээд энэ савыг те ингээд одоо ингээд нэг усаар дүүргэсэн байж тээ. Гэхдээ би энийг аль хэдийнэ ингээд хортой усаар дүүргэсэн байгаад байгаа байхгүй юу? Аль хэдийнэ хортой усаар. А тэгснээ одоо би энэ чинь ингээд усыг нь дотор нь одоо ингээд урвал надтай ингээд урвалд орохоор надад ингээд сөргөөр нөлөөлөд байгаа энэ одоо хортой усыг асгаж ийж тэгээд эний чинь шин өөрийнхөө тэгвэл надад эрүүл мэндэд тустай би ямар энергиэр дүүргэмээр байгаа юм бэ гэдгээ дүүргэж энэ зүйл одоо илааширж миний хүсэл биелнэ үү гэхээс биш дүр эсгэж биш те. Аль эсвэл ингээд хүчээр шаардаж биш, мөрөөдөж биш, манифест хийж биш. Тийг бүх зүйл болно те. Манифест эднэр хийж болно. Хамгийн гол нь бид нар юу гэж боддог вэ гэхээр манифест хийж яхад ямарваа нэгэн зүйлс нурдаг. Ягаад гэвэл тэр ингээд чиний хүсэж байгаа тэр манифест чинь чам дээр орж ирэхин тулд чамд ингээд зөв тэр хөрсөн байхгүй болвол тэр зүйлийг одоо ингээд harvest хийх ургуулах хөрсөн байхгүй болвол угаасаа тэр зүйл чинь уурахгүй штэ тий. Тийм болохоор тэр хөрсийг бохирдуулаад байсан зүйлийг дотроос чинь гаргаж ирнэ. Тэгээ тэр нь мэдээж хэрэг ингээл маш өөртөөгөө нүүр тулаад маш их зовлон шиг санагдж байгаа юм тий. Би бүр ингээд өөрийнхөө хамаатныхаа ихчид хүртэл атаархсан байсан бэлээ. Зүгээр өөрийнхөө ихчид одоо хамаатныхаа ихчид тий. Тэгээ би өөрөө тэрийг ингээд зүгээр мэдгүй. А тэгэнгүүт тэр атаархал гэдэг энерги чинь тий би нэг өсөндөө тэр тэнд байгаа зүйлийг би авмаар байна гэсэн үг шүү дээ. Минийх байх потенциалтай би ингээд өөрөө одоо ингээд яг ингээд тэнд одоо миний одоо хүсэж байгаа миний одоо туулж одоо өсөх цэг байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ би зүгээр өнгөцхөн харангуудаа тэр хоёр хүний харилцааг өнгөцхөн харангуудаа юу туулсан, юу барьсан, яасан хийсэн гэдэг одоо зүйлийг нь биш те өнгөцхөн хараад тэгээд хүн яадаг вэ гэвэл атаархаж байгаа зүйлээ аль эсвэл disvalue хийдэг. Disvalue гэдэг нь үнгүүтүүлдэг. Одоо ингээд өгөөсөгчдөг. Өгөөсгөн гэдэг нь ингээд муу талыг нь харах гэж хичээдэг гэсэн үг. Зүгээр муу талыг нь харах гад хичээчих юм бол эн чинь надад хэрэггүй гэд ингээд блоклчих байгаа байхгүй өөрөөсөө. Яг ингээд тэнд байгаа сайныг нь харах биш те. Мууг нь хараад үгүй би ийм амьдрал өөртөө хүсэхгүй байна. Ийм тийм инээ тэрэ гэл ингээд мууг нь хараад аль эсвэл ингээд тэндээс зүхтаагаад блоклчдаг. Аль эсвэл яг нэг тийм зүйлээ олж авангуудаа ухамсаргүй төвшөнд буцаагаад тэрийг устгах тэрийг одоо бүтээж байгаа зүйлээ устгах, өгөөсгөх гэдэг ингээд горимлуу ингээд орчдөг. Нэг өсөндөө тэр бидний дотор байгаа ингээд биднийг хордуулад байгаа урвалжин өөрөө хорл юм болохоро тэр одоо тий зөв орж ирсэн эрчим энергийг удаандаа буцаага дахиад хор олгоол уусгаж чийна гэсэн үг байхгүй юу. Одоо нэг өсөндөө зүгээр тий ингээд фреш одоо зүгээр органик өгөрцийг даршилсан өгөрцөний ингээд савн дотор хийчээ тий. Тэгээ тэр ингээд зүгээр одоо органик өгөрций чинь явцын тунд яг л адилхан давстай даршилсан өгөрций болж хувирах нь одоо ойлгомжтой гэдэг шиг. Тийм болохоор энэ атаархал гэдэг зүйлийг те ингээд таны доторч миний доторч байгаа болвол нэг тэндээс айх ерөөсөө хэрэггүй. Ер нь юмыг өөрийнх нь нэрээр нэрлээд тэгээ тийм энэ зүйл надад байна. Яг тохиолдох гээд байх шиг байна гэдгийг ингээд
ухамсаргүй төвшөнд ингээл цухтаал, аль эсвэл үгүйсгээл, аль эсвэл те яагаад байгаагаа мэдэхгүй тэгснэ нэг дүр зураг харангуудаа гив гинт савлаал те магадгүй одоо ингээд зүгээр айгуу гоё найзтай байж ийснаа яг тэр найз чи ингээд найз залуутай болоод тэгэл найз залуутайгаа яг гоё ингээд хаппи болоод ирсэн чинь гинт найзтай ингээд дургу мургу болж эхлээд байгаа чинь ухамсаргүй төвшөнд зүгээр ингээд атаархал үүсээд байгаа байхгүй юу? Яг өөрөө мэдхгүйтэй ингээд ууг нь хоёулахнаа найзалж байхдаа зүгээрээс найзынхаа одоо юунд ч атаархдаггүй байсан чинь яг тэр найз чинь найз залуутай болж ирээд найз залуутай хайрлагдаж ч юм ажиргалтай болоод ингээд юмаа сайхан бүтээгээд ихэлсэн чинь атаархал үүсээд байна. Тэр найзынхаа суулд орой зангуудыг хармаар байна. Муу зангуудыг хармаар байна. Муу юмыг ингэж илүү харж одоо өөлнө гэж байдаг шүү дээ. Өөлж тэгээд ингээд үгүйсэхийг хүсэж чинь, this value хийхийг хүсэж чинь, үнгүүтүүлэхийг хүсэж байна гэдэг чинь өөрөө ухамсаргүй төвшөнд одоо тэр энерги, тэр хор биеийн дотор чинь байгаа хор ажиллаад байгаа байхгүй. Тэрийг ухамсартай төвшөнд гаргаад ирэх юм болвол чиний тэр одоо атаархад байгаа зүйл дотор потенциал ч байгаа. Чиний хөгжих зэг ч байгаа. Тэгээд дахиад тэр ингээд тэр мэдрэмжийг таньжлаа гэж бодъё те тэр мэдрэмж ингээ өдөөлтөнд орчлоо гэж бодоход өмнө нь ингээл яаж яадаг байсан те өмнө нь яадаг байснараа одоо тарих толгой бодолчин угаасаа тэр тохионуудаа өгөөл эхэлнэ. Өмнө нь яадаг байсан юм? Өмнө нь үгүйсгдэг байсан бол сул талыг хардаг байсан бол ингээл одоо тэгээ ингээд найзлага болоо салаа явчмаар санагддаг байсан бол бас яадаг ч байсан те тэр ингээд дадлаараа тарих угаасаа ажиллана. Тэгэнгүүт тэрийг ажиглаад те бясалгалын төлөвт оруулаад ажиглаад гаргаал тэр одоо хортой энергийг тэр чигт нь суллах ахгүй юу? Урсгах суллах. Тэрнээс ш тэмцэлдэх биш. Тэр энергитэй нэг тэмцэлдэж ах хэрэггүй. Өөрийгөө бас амар буруутгаад ах хэрэггүй. Угаасаа бидний дотор бид нар одоо нэг тийм програм байгаа штэ тий. Програмын дотор нэг вирусууд байгаа болоод хүн төрөлхтөн ингэж их зовж байгаа. Бидний дотор дандаа алдаатай бодлууд, буруу үнцэг, хүнийг буруугаар ойлгох, аль эсвэл одоо сонсохгүй байхыг хүсэх, ингэх тгийх гэл тий. Дэндүү одоо амин хуваа хичээх ингэх тгийх гэл ингээл янз бүрийн зүйлс ингээд угаасаа маш их алдаатай юмс байгаа болохоор л энэ их салалтууд нэгдэл байж чадахгүй, итгэлцэл байж чадахгүй. Зүгээр л хүнд ингээд энгийн байх ёстой зүйлүүд бид нэр хүсээд байдаг зүйлүүд байхгүй. Ерөөсөө тэр итгэлцэл байхгүй, нэгдэл байхгүй. Нэгэндээ те ингээд хариу нэхэлгүү туслах тусна гэж байхгүй. Тэгээд ингээд нэг юм тийм ээ бид нэр одоо те зүгээр эн чин миний буу юм би өөртөө л сайн зүйлийг хийж байна. Би энэ хүнд сайн зүйлийг хийж байна гэдэг чинь өөрийнхөө хувь тавиланд л сайн зүйлийг хийж байна гэдгийг мэдсээрэж үгүй тэр нөө хүлээцэн байхгүй. Тэгээ үр дүнийг яг одоо хүсэх альсвал байнгын одоо нэг юм тооцоо бодоо сурцсан бол байнгын юм нэг тооцоо бодох энэ тэрэг гэл ингээд дандаа алдаатай програмаар угаасаа ажиллаж л байгаа. Гэтэ хамгийн гол нь тэрийг ил ухамсартаа ерөөсө таних тэгээд буцаагаад өөрийн чинь одоо тэг хувь тавилан хувь заяаг хордуулад байгаа зүйлийг зур гаргах, суллах, хувьсгах, өөрчлөх одоо тэр ингээд атархал гэдэг энергийг аваад таниад тэгээд ингээд тэр ингээд одоо ингээд харагдаал танигдаал ингээд бясалгал ингээд хийж яхад бүр ингээд ухраал харагдаал энэ би яг ийм байдлаар яг ингээд хин яг атаарч исэн байна. Юу болж исэн байна те энэ атаархал гэдэг энерги өөр миний одоо амьдралын өнгөрсний хаана байна гэл ингээл хөөгөөл үзэнгүүд гараал ирнэ. За тэгээд ингээд гарч ирж байгаа тэр ингээд атаархал гэдэг энергийг зүгээр тэнчэнээс энергийг нь татаад тэр энергийг хүлийн зөвшөөрөөд тэгээд одоо дээд ухамсар гэж яриад байгаа шүү дээ. Бид нэр энэ далд ухамсар. Тэгээ яг одоо төвшөнд харж байгаа ухамсар. Тэгээ тэр дээд ухамсараар цэвэрлэнэ. Тэр дээд ухамсараар яаж цэвэрлэх вэ гэвэл тэр ил ухамсарын багтаамжийг нь жоохон сулалцсан болвол одоо тэр дээд ухамсараас тэр ингээд хордуулсан байсан энергийн оронд те
одоо хайраар дүүрэгдэм үү те амар амгалангаар дүүрэгдэм үү ад жаргалаар дүүрэгдэм үү өөртөө юу хүсэж байгаа юм тэр энергиэрээ ингээд дүүрэж гинэ гэд сайхан анхаарлаа төвлөрүүлээ төсөөлөөд тэр энергиэрээ сайхан дүүргэж өгөөд тэгэл суллаад энерги ингээд трансформашнд оруулаад ингээд хувьсан өөрчлөгөөл байх хэрэгтэй. Тэгжээтэл нэг л өдөр тань одоо хүн юугаараа дүүрнэ тэгэл яг түнтэйгээ клик гэж холбогдно те хүн юугаар дүүрэн түүгээрээ ингээ хуваалцсна гэдэг шиг одоо тэнд байх ёстой зүйл одоо байлгамаар байгаа нэг юм сав байгаад байгаа шүү дээ тий одоо ингээд энэ савн дотор ус байлгамаар байгаа. Тэгсэн чинь энэ ус ингээд цаанаасаа ингээд ус биш одоо нэг юм шороотой усаар л дүүрэлсэн байна тий. Одоо ингээд яг тэр ингээд шашхтаа энэ дотор ус байх ёстой гэсэн энэ савн дотор одоо та ухамсартайгаар яг усаа хийж ийна л гэсэн үг. Энэ дотор би ус байлгамаар байна гэвэл ус л байлгаж сурж ийн гэсэн үг. Өөрийнхөө одоо фокус, төвлөрөл, анхаарлаа та одоо нөгөө нэг анхаарлаа ингээд дими юмд өгөх биш те. Нэг ёсондоо өөрийн сонгоогүй зүйлдээ өгөх биш. Одоо ингээд анхаарлаа бүтээж сурж байгаа байхгүй юу? Одоо янз бүрийн контентууд янз бүрийн одоо мэдээлэл ингээл улс төрийн ийм тийм хямрал байрлал ийм эсвэл одоо сүрэг ингээл сошиал дээр явж байгаа те иймч салалт тиймч салалт одоо тиймч том хүний киноны юу яасан ийм тийм ингээл эн чин болохоор та тэр одоо мэдээллийг бүтээсэн юм уу үгүй те. Тэгтээ та тэр аль хэдийн бүтээгдээ тавьсан байгаа зүйл та өөрийнхөө анхаарлыг өгж байна. За тэр та өөрийнхөө анхаарлыг өгж гинэ гэдэг чинь та тухайн зүйлээр дүүрж гинэ л гэсэн үг. Тэгэхээр тэр дүүрж байгаа зүйлийн чинь цаана ямар эрчим энерги явж гин гэдгийг та ухамсарлаж чадж байгаа юу те. Таныг одоо ингээд ийм сайхан амар амгалан сайхан тийм одоо энергиэр дүүрэж байгаа байдалд хүрэж байгаа юу? Аль эсвэл энэ амьдрал чи ямар хэцүү юм бэ? Амар юм бэ? За би одоо яаж дахиж бүр болгоомжтой байх вэ? Би яаж одоо бүр юм нэгт байх вэ? Яаж би бүр одоо тооцоотой байх вэ? Яаж би одоо бүр яг ингэхүү гэл дахиад ингээд нэг юм хаагдмал байдалд хүрэж гин үү те? Ганцаардмал байдалд хүрэж гин үү? Яаж ин гэдэг тэр ингээд цаана байгаа энергийг мэдэрч сурах хэрэгтэй. Тэгээд тэр анхаарлыг өөрөө бүтээнэ гэд байгаа чинь за та ингээд өөрийнхөө дотор байгаа вирус таныг ингээд устгаад байсан зүйл ч юм уу одоо хүсээд байгаа зүйлээ та шал өөр энергиэр дүүргэж хаячаад ингээд хүсээл яваад байсан байгаа юмаа илрүүлээд олоод харсан болвол за тэрийгээ ингээд сайхан миний дотор байсан байна гэдгээ хүлээн зөвшөөрч тэгээ тэрнээсээ битгий тэгэл тэрийгээ ингээл хараал тэр зүйлээс болж би ямар их хүний гомдоос юм бэ тэр зүйлээс болж би ямар их зүйлээс зүхтаацсан бэ те ингээ яасан бэ ийсэн бэ гэдгээ бүгдийг хараал тэгээ уйл морол гаргамаар бол гарга те тэгэл өөр энергиэр дүүргэж өг тэр энергийн хооронд тэр савн дотор юу хиймээр байна вэ? Түүгээрээ нөхцөл болцолгүйгээр дүүргэж өг. Өнөөдөр би бясалгал хэллээ маргааш үр дүн нь гарах юм болов ч гэж битгий хүлээлт тавь. Зүгээр л илрүүлсэн байхад тэр зүйл чинь дүүрээд ирэхин цагт бүх юм аяанда болно. Гэтэ тэр өөрийгөө эхлээд ангаах хэрэгтэй. Зүгээр ангаах л хэрэгтэй. За энэ нэг матархал гэдэг зүйлтэй холбоотой том ухаарлыг авсан. Тэгээд энэ одоо ухаарлаараа дамжуулаад тэр атаархал гэдэг энергийг жоохон судалж үзлээ. Юм зөм сонслоо те. Жоохон бясалгалаар ингээ гүнлүүн орлоо. Тэгэхэд эндээс бас юу харагдсан бэ гэхээр ямар нэгэн эрчим энергийг боож байгаад ингээд тавьчингууд тэр яг ингээд chaos болдог. Одоо эмх замбраагүй байдал болдог. За тэгэнгүүт манай нийгэмд юу тохиолдсон байсан бэ гэхээр социализмын үе байгаа тийм. Социализмын үед бүгд жигд бүгд адилхан гэл эцэг эхүүд ярьдэн штэ тийм. Бүгд адилхан идэж ууж байгаа юм ч адилхан. Ер нь ижил төстэй ч юм уу хүмүүстэй ингээ бүгд л
ойлгомжтой байсан. Энэ тэмцүү жигд байсан гэд. Тухайн үед юу болж исэн бэ гэхээр энэ атаархал гэдэг зүйл чинь ингээд нийгмийг хөгжүүлдэггүй юм байна гэдэг зүйлийг бас л олж харсан нэг хэсэг байсан л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ нэгэн ижил жигд болчих юм бол зовлон байхгүй болох нэ гэж бодсон. Гэтэ яг үнэндээ энэ атаархал гэдэг энерги чинь өөрөө ингээд зөв байдлаар нь харах юм бол эн чинь бас л ингээд өсөж хөгждөг л энерги тий одоо эволюцийн л нэг хэсэг. Одоо нөгөө нэг ямар одоо хорыг хороор гэж одоо ямар нэгэн юмны тунан таарсан байхад тэр бас л одоо им болж идэг тий ремеди болж идэг. Тэгэнгүүт социализмын үед ингээд тэр энерги ингээд тэр чигт нь боогоо хайцсан байжээ тий үгүйсгцэн одоо ингээл бүгд л жигд мэдгээ бодцоо. Тэгээ социализмаас гинт капитализм руу буюу одоо тэгэл яг тэр одоо ингээл гівгинт ингээл хүмүүс ингээл баяжсан яасан гэсэн гівгинт тэр нийгмийн ялгаа гараад ирсэн тэр энерги рүү оруулсан чинь тэндээс тэр нөгөө боогдмол байсан энерги чинь өөрөө задраад ирэхээрээ ухамсаргүй төвшөнд контролдохын аргагүй маш их юм атаархал үүсгэжээ. Тэгээ тэр атаархал гэдэг зүйл чинь яадаг вэ гэвэл өнгөцгөн байдлаар тий за би одоо хин нэгэн хүний эмэгтэй хүний аж аргалд нь атаархаж байгаа юм бол би шууд тэр хүний одоо тэр нөхрийг нь л булаач. Ингэч юм бол би ч гэсэн аж аргалтай болчихно гэл хүн болгон өнгөцгөн харсан тий хүн болгон за би ингээ мөнгөтэй хүн баяжаад байгаа найзтай ч юм уу баяжаад байгаа хүнд атаархаад байна. Тэгвэл би ямар аргаар хурдан гэл ингээл ерөөсөө л ингээд энэ хортой энерги гэдэг чинь бид нарыг савлуулж идэг. Аль эсвэл хурдан аль эсвэл удаан гэл ингээл юм тий аль эсвэл бүр амар их юм төвчээр гэдэг ингээл дахиад нэг өөр ардаасаа дахиад нэг юм боогдмол энергийг дахиад гаргаад ирдэг. Өөртөөртийнхөө нөгөө нэг замаар биш өөртөөртийнхөө мөн чанараа биш бүх юмны байран сүлэгдсэн гэсэн үг байхгүй юу? Байх ёстой зүйл байх ёстой газараа биш. Одоо өөртөөхөө буйнаар биш аль эсвэл буйнаа хит их барж идэж тэ шавхаж аль эсвэл одоо юу гэдэг зээлж ямар нэгэн одоо энергийг зээлж гэл ингээл тэг ингээ ер нь бүх юм байх ёстой байрандаа биш хүний хайртай хүмүүсүүд нь ч хүртэл байх ёстой байрандаа биш тэ ингээд ерөөсөө бүх одоо үр хүүхдүүд нь ч гэсэн байх ёстой байрандаа биш зарим хүмүүс одоо эгчдүү хоёрыг амар өрсөлдүүлж ин тэ тэр чи одоо эгч нь одоо хэдэн насаар эгч дүү нь хэдэн насаар дүү байхад л ингээл өрсөлдөж чинь ингээл ерөөсөө байх ёстой юм байх ёстой доо биш явах ёстой хурдандаа биш байгаад байгаа болохоор одоо бидний энэ их ингээд атаархал өнгөцгөн байдлаар харсан энэ атаархлын энерги чинь одоо буцаагаад байглаа нөхөн сэргээхдгийн аргагүй болтол баргаад байна, идээд байна, ингээд байна, тэгээд байна. За тэгээд хит их идэлтээсээ хит их тэр яасан ийсэн юмнасаа болоод өөртөө буцаагаад одоо ингээд зовоод байна, ингээд байна, тэгээд байна гэл тэ. Аль эсвэл одоо би ингээд тийм нэг л мундаг хүн болж одоо би та нарт бүгдийг харуулна, батлна гэл хит одоо ганцаардаад байна ч гэдэм юм. Ингээл зүгээр ер нь бол араасаа. Тэгэхээр ерөөсөө тэр нөгөө тамийн тогооны үлгэр гэлтэй нэг нь ингээд дэш гарах гээд байхад л араас нь татаад байна гэдэг ингээд тэр үлгэр чинь бидний далд ухамсарт байгаа. Тийм болохоор одоо тэр атаархаад байгаа бүх зүйлүүдээ бүгдээрээ гаргаад ир тий. Тэгээд ингээд бүгдээрээ хувьдаа тухайн зүйлийнхаа энергийг нь хувьсан өөрчлөөд тэгээ зүгээр ингээд залбирах хүсэх зүйл бол бүх юм өөрийнхөө байранд ороосаа билээ. Байх ёстой зүйл байх ёстой байранда байгаасаа илээ тий. Зөв байр нь би өөрийнхөө байх ёстой байранд л орё гэл хүсгэл хэрэгтэй. Би ерөөсөө яг л өөрийнхөө хамгийн зүгээр л өөрийнхөөроо байгаагаараа л хамгийн чаддаг зүйлээрээ чаддаг юмараа чаддаг яасан юмараа ингээд нэг ягаа дэмжээ тий. Одоо намайг ингээ үзэх дуртай ингээ хүмүүс байгаа болвол зүгээр ингээ гой дэмжээд өгөөрэй гэл би гуйчyaa гэдэг шиг хүн болгоно л өөртөөхөө ингээд хийж чадж байгаа зүйлсүүдийг хийж чадж байгаа. Үнэхээр тэр бяртаа бэр хүчээр юмаа хийж чадж байгаа. Үнэхээр тэр толгоогоор юм хийж чадж байгаа ингэж тийж нэгнийхээ үн цэнтэй зүйлийг өөртөө ч юм байхгүй болохоор л өнгөтүүлхээ болоо. Бас тэгээд тэр угаасаа ингээд
чадж байгаа зүйлээрээ нэг ямар ингээл омоглол, бардамнаал тий ингээл бусдыгаа бас ингээ хядхаа болоо тий. Тэрний оронд байгаа тий чаддаг зүйлээрээ туслаад нөгөө хүнээ ч гэсэн нэг юм гарч ирэх тэр боломжийг нь олгоод жоохон хүлээцтэй байгаад байж хаа тий. Нэг нэгэндээ бүгдээрээ жоохон нэг хүлээцтэй өгөөмөр хандъя. Гэхдээ тэгхгүй бол ингээд бид нэр ингээд ухамсаргүйгээр нэг вирусыг тээгч одоо нэг юмны хохирогч боллоо. Тэр вирусыг тээлээ. Буцаагаад ухамсаргүйгээр тэр вирусыг тараагаал байгаа байхгүй юу? Одоо доох ч гэсэн тий нэг одоо хүнтэй хавтлаа, өвчин авлаа. Тэгэл нэгэн л авсан болвол тэрийг цаашаа тарааж л байгаа. Хэрвээ тэр өвчнөө илрүүлээгүй, боли би тараахгүй гэж зогсоогоогүй болвол та илрүүлээгүй тохиолдолд ухамсаргүйн төвшөнд та өвчтөй болвол тэр өвчнөө тарааж байгаа. Тэр вирусээ тарааж байгаа. Тэгээ энэ вирусыг ухамсартайгаар тараавал бүр одоо аимшигтай тий танд одоо тэр тэнгэрийн гисгэлэнж гэхүү юунж гэхүү тэр үүлийн өрнж гэхүү хэд дахин ирнэ угаасаа хэд дахин хүчтэйгээр ирнэ. Тэгэхээр та мэдж байгаа бол сонсож байгаа бол одоо энэ болгоныг одоо ингээд сонсцсон болвол тий нийгэмд одоо ил ухамсар чинь санамсар мэдэмсэрдээ ингээ хүрсэн байгаа бол одоо хариуцлагыг гартаа авахаас өөр аргагүй. Тэгэд мэдгүй байна гэдэг нь өөрөө муухаг, мэднэ гэдэг нь бас өөрөө бас л ингээл хариуцлагыг одоо гартаа авч сураагүй өөртөө одоо бид нэр ингээд том болгож сураагүй те mature одоо ингээд болгож сураагүй байгаа тохиолдолд энэ бас л зовлон. Тэгтээ одоо нийгэм үнэхээр ингээд яаж ийн те хаашаа уруудж ийн юу болж ийн гэдгийг ингээ хараад үзэх юм бол одоо ядаж ингээд нэг хүн нь өөрчлөгдөж тэгээ тэр яаж өөрчлөгдсөн яаж арай дээрцсэн одоо нэг хүн чинь нэг юм өвчтөй байж байгаа те бие имжлэхээрээ те одоо миний энэ дээр нэг яр шарах гарчлаа. За би энийг ингэж имчилсэн шүү манайхан. Та нар одоо нэг цаагуур чинь ийм тахал яваад байна шүү. Ийм вирус яваад байна шүү. Тэгээд би энийг ингэж имчилж чадлаа. Тэгээд ингэдэм байх шүү. Та нараас ийм асуудалтай бол ийм зүйлээр имжлээрээ гэд ингээд тэр имчилгээ ремеди ангаалтыг ингэж түгээхгүй болвол угаасаа ингээд тэр чигтээ бид нэр ингээд энэ дэлхий тамийн тоогоо болж хувирлаа. Ийм байна. За ингээд натархал гэдэг нэрийг байлаа. Тийм. Тэгээд бас за одоо ингээд дэлхийн дулаар л гэж ярьж байна те. Европ, Америк ер нь тэр чигтээ ингээл ер нь одоо энэ тэмдгүү одоо Монголдас дэлхийн дулаар л болно л гэсэн одоо Дубай гэл ингээл энэ амар халуун дэлхийн дулаар л энэ тэрэ мэрэ гэд. За энэ тал дээр бас ингээд би өөрөө бясалгал хийж гээгүй юу. Зүгээр ингээд орж ирсэн. Цаанаас орж ирсэн. Тэгээд бүр ингээд яг одоо над дээр тэг ингээд одоо манай удам дээр гэх юм уу. За ингээд надаас ингээд цаашаа өргөжлөх тэр зүйл дээр ямар ингээд хатуу хориг одоо тэр цаад ингээд мэдрэмж онгод одоо мэдрэмжээр ингээд ухамсаргун оршихуун одоо тэр зүйлээр орж ирсэн бэ гэвэл алкогол. Энэ бол алкогол бол тэр чигтээ no. Одоо энийг ингээд те аль болох цаашаа ингээд танаа удамд те алкоголоос болж зовсон хүн, үгсэн хүн энэ тэрэ байгаа болвол за одоо тэрийг ингээд тэр хүн надад ямар хамаатай юм бэ? Тэр хүний асуудал штэ. Би тийм амар нэг уудаггүй штэ. Энэ тэрэ ерөөсөө биш. Ерөөсөө л одоо энэ нэг сүнслэг хөгжил гэдэг чинь ерөөсөө ингээд худлаагаасаа ормолдог одоо худлаагаасаа дүр үзүүлдэг зүйл яг үндэ ерөөсөө биш байгаа байхгүй юу. Ерөөсөө л ингээл бид одоо шудраг бус юм шиг бүртлөө ерөөсөө ингээд тэр удмын юм цэвэрлэгээ тэр удмын хоргийг одоо өөрөөсөө ихсүүлэл тавих ёстой л ёстой. Тэгэл болоо. Тэгэхээр
энэ дэлхийн дулаарл гэдэг байгаа зүйл чинь what's above that's below гэдэг үг өгдөн шүү дээ. Дээр нь юу вэ? Доор нь одоо ижилхэн. Доор нь юу вэ? Дээр нь ижилхэн гэл ингээл одоо бидний энэ бие махбодыг бичил одоо ертөнц гэж ярьдаг. Тэгээ бичил космос ертөнцөө. Одоо ингээд бидний биеийн дотор ингээд амьдарч байгаа энэ бүх бактери, янз бүрийн зүйлсийг бичил зүйлийн хувьд бид нар бол нэг юм бүр оршихуй дэлхийн ертөнц байгаа тий. Энэ тэрэ гэдэгтэй адилхан ерөөсөө биднээс ингээд байнгын нэг юм энерги цацарж байгаа. Тэгэхэд одоо ингээд нийтийн ухамсар маш дийлэнх нь энэ алкоголь гэдэг зүйлд живж гинэ тийм. Алкоголь гэдэг чинь өөрөө яад юм. Ингээ маргааш нь ингээ шаарддаг те ингээ хүний нөгөө нэг халууныг ингээ дандаа дээш нь өргөж байгаа зүйл шүү дээ. Хүний ингээ биеийн халууныг ингээ дээшлүүлдэг. Биеийн халууныг ингээ одоо ер нь л ингээ дээшлүүлдэг. За тэгээ маргааш нь ингээ амнаас нь амар одоо тэр үнэр галтуул шиг үнэр эднэр үнэртдэг ч юм уу те. Тэгэхээр ерөөсөө ингээ ийм энергийг бид нэр ингээ бөөндөө нийтийн ухамсартаа ингээд цацаад байгаа нь өөрөө бас энэ дэлхийн дулаалд хүрэж байгаа. Тэгэд маш ингээд сонин сонсогдож байгаа хэрнээ энэ нь тэгэл үнэн ерөнхийдөө бол энэ дэлхийн ертөнцийн ад жаргал нь ч байна уу, зовлонд нь ч байна уу, хүн болгоно оролцоотой. Энэ дэлхийн ертөнцийн үүлийн үрдэн ч байна уу, тэ сайн зүйлд нь ч байна уу, муу зүйлд нь ч байна уу, хүн болгон оролцоотой. Тийм болохоор бид нэр ингээд хит их ингэж алкоголь хэрглэж дийлхийн хүн амын дийлийнх нь энэ одоо архитектыг тий алкоголийг энгийн зүйл юм шиг үзэх тусмаа л бид нэр энэ дэлхийн дулаарл болио гэмээр хэмжээнд хүрж ингээд одоо зовлонд хүргэнэ. Тэгээд сүултээ юун тэр одоо алкоголь байтугай усаа олж уух нь бидний мөрөөсөл болох гээд байна. Тийм болохоор удмынхаа тэр генийг ч бодсон, өөрийгөө ч бодсон, цааш үргэлжлэх зүгээр л тэр цааш үргэлжлэх одоо цус гэж байгаа шүү дээ. Тэр цус гэдэг чинь өөрөө ус гэл ингээл бодоод үзэх юм бол зүгээр тэр цусан дотор байгаа хорыг одоо зүгээр та өөрөөсөө эхэлж цэвэрлэнэ. Тэр удмын цусан дотор байгаа хорыг та өөрөөсөө эхэлж цэвэрлэнэ. Өөр ямар ч арга байхгүй. Яагаад би цэвэрлэх ёстой гэсэн юм байхгүй. Зүгээр бид нэр ингээл нийтийн ухамсар. Тэгэл одоо ингээд энэ одоо яг энэ цаг мөчид сэрж сэхээрэд байгаа одоо энэ сүнс ухамсарууд те өөрсдөө л угаасаа бас ийм даалгаврыг авъя гэл ирсэн. Энэ нь өөрсдийнх нь одоо хийж чадах ажил нь мөн байгаа газараа байгаа юм нь мөн. Гэхдээ ингээ хамгийн гол нь одоо эн чинь нөгөө нэг бидний тархийг ингээ яаж хуваацсан бэ гэвэл за амжилт чинь хаана. За тэгээд чи амжилттай юм бол мөнгө чинь хаана, даагагч чинь хаана, тэр чинь хаана, нэг чинь хаана ингээл хүн ингээд нэг юм байрж харж мэдэрч болох л ингээл нэг юм бодит байдлын материалын зүйлийг л ингээд нэгнээсээ шаардаад хүсээд байдаг. А тийхэд ингээд яг үнэндээ удаан хугацаанд хэн энергтэй байна. Тэр хүн л удаан хугацаанд тэр хүн юутай ч болж магадгүй. Энергтэй л байх юм бол хэрвээ тэгээ тэр энерггүй амгүй аль хэдийнэ тийм одоо тэр амьд юмгүй тэгээ цул ингээ хорцсон зүйлээс хичнээн одоо ингээд ингээ өнгөрсөн баларсан эсвэл одоо ингээд та карьертэй мөнгөтэй ийм тийм байгаа гэд тэгээ яах ч байгаа юм. Тэр энерги чинь хаана байгаа юм те. Тэр хүмүүстэй эвлэлдэн нэгдээд байгаа чинь хаана байгаа юм. Тэгвэл итгэлцэл чинь хаана байгаа юм. Тэгээд ингээд мөнгөөр шийдэгддэггүй, материалгаар шийдэгддэггүй, цааш нь дандаа одоо мал хөлөөрөө хүн хилээрээ гэдэм бол тэр ингээд хилэлцэж ярилцах тэр энерги чинь байгаа мó? Тэр ингээд сонсох хүсэл чинь байгаа мó? Тэгээ юмыг боловсруулаа шүүн тунгаах тэр оюун чинь байгаа мó гэл энэ зүйлсүүдээ бид нэр цэвэрлэхгүй бол дан ганц одоо ингээл нэг юм кофе уугаал энерги зараал гэдэг те тэр нэг юм архитар суугаал янз бүрийн төлөв байдлыг ингээл аваал өөртөөсөө зүхтаагаал ингээл тэгэл ингээ бөө ингээд би системээ ингээд хордуулаад тэгээ бөөн вирус болоод тэр вирусыг ингээд цаашаана тараагч болчоод тэгээд ингээд бусдаасаа те ингээд нэг л их юм материаллык үр дүн л хүсээд идэг.
одоо нэг юм материалын юм гараад ирчвэл миний амьдрал өөрчлөгдөх гээд ингээ бодоод идэг. Нөө үгүй штэ. Одоо тийм биш болоод байна штэ. Одоо ингээ бүх мөнгөний систем өөрчлөгдөж чинь бүх юм нурж цаг нь л болцсон байхгүй юу? Тэгэд энийг хүлийн зөвшөөрөхгүй зүгээр л хуучин ихтгэл үнэмшлээ чин сэтгэлээсээ ингээ тэ засал оруулъя, репрограмчлал хий, шинээр програмчлалээ гэж бодохгүй. Ингээд зүгээр л ингээл өстө хаана ч биш нэг юм дундын тэгэл ингээл гаццсан тэгэл ингээл ерөөсө яг нэрэл хуучин юм нэг л биш болоод байна да энэ дэлхийн ертөнц биш болоод байна да гэдэг байгаа хэрнээ шин тэр ирээдүйлөө үнэхээр итгэж чадахгүй л байгаа байхгүй тэр дэлхийн ертөнцийн нийтийн ухамсарын шин энергийн мөн чанартай ижил итгэл үнэмшилтэй үн цэнтэй болж чадахгүй байгаа байхгүй юу хуучин үн цэнээ тавьж хуучин итгэл үнэмшлээ тавьж чадахгүй тэгээд тэр ингээд шин энерги өөрийг чинь хөтлөөд аваад явах тэр ингээд боломжийг нь олохгүй ийм байна. Тэгэхээр энэ одоо ерөөсөө энэ арх алкогол гэдэг зүйлийг болмоор байснууд нь зүгээр больчих хэрэгтэй. Хорийн хооронд 7 хоногт 1 удаа уудаг байна уу? 7 хоногт 2 удаа уудаг байна уу? Хоёрын хооронд нэг ганц шил юм уудаг байна уу? Ганц одоо класс вайн уудаг байна уу? Хамаагүй зүгээр л больчих хэрэгтэй. Худлаа үнэн тэрийг одоо тижээхэ больчих хэрэгтэй. Тэгэл генэ тэр чигт нь яг одоо ингээл үнэн шударгаар өөрийнхөө дотоод хүчийг хуримтлуулж ийн гэж бодоод өөрийнхөө дотоод энерги, дотоод хүчийг өөрийнхөө мөн чанарт одоо инвестмент оруулж ийн гэж бодоод чин сэтгэлээсээ сайхан өөрийгөө тэгээд ажиглаад яагаад ийгээд шин дадлаа үүсгээд тэг бүр больчих хэрэгтэй. Зүгээр л болох хэрэгтэй. Болох зүйлийг зүгээр болчих хэрэгтэй юм билээ. Ерөөсөө ингээд одоо нэгнийгээ харааж өрөөхийг ч гэсэн зүгээр болох ёстой л болох хэрэгтэй. Таны аамнаас гарч байгаа үг нөгөө хүндээ ч нөлөөлөнгөө танд ч нөлөөлнө. Ерөөсөө тэр нэг амар гэж бодоод байгаа зүйл, тэнэг гэж бодоод байгаа зүйл чинь хүмүүсийн мууг хараад ингээ шүүгээд буруутгаад байгаа бүх зүйл чинь таны аамаар дамжиж гарч байгаа зүйл танд ч нөлөөлж байгаа нөгөө хүндээ ч нөлөөлж байгаа. Ерөөсөө хизээч ганцхан нөгөө хүндээ нөлөөлнө гэж байхгүй. Юу танаар дамжин гарна буцаагаад тэр дамжин гарсан зүйл чинь таныг ч хордуулж байгаа. Тэгэхэд нэгэндээ бид нэр сайхан үг хэлж чадхаа болцсон биз. Хайртай хосууд нэгнээс үг харамлж шít. Нэг үг агаар гэдэг зүйлийг харамлаад шít. Гэтэ яагаад харамлаад байгаа юм? Тэнд үнц нь байгаа болохоор л яг үнэндээ харамлж байгаа шít. Тэнд хүч байдаг гэдгийг цаагаараа мэдж байгаа. Тэгэд би тэр хүчийг өгчих юм бол энэ мундаг болох гээд ингээ харамлаад байгаа байхгүй. Магадгүй атаархал. Тэгэд та тэр хүчийг, хүчний үгийг, тэр ёроолийн үгийг, тэр сайхан үгийг өөрөөрөө дамжуулж гаргаж байгаагаараа та өөртөө ч ихсэн хувь нэмэр, өөртөө ч ихсэн урам, өөртөө ч ихсэн хайр, өөртөө ч ихсэн одоо энерги хуримтлуулж байгаа гэдгийг ойлгохгүй. А буцаагаад хүнээс юм авч чаддаггүй хүн байна. Блоктой. Бүр ингээд тэ сайхан үг сонсож чаддаггүй, хайр халамж авч чаддаггүй, одоо ингээд ерөөсө чадахгүй. Одоо ингээд юм гэдэг ингээд энэ дунд нь бол баланс яа гэж бодоход хоёр тал руугаа одоо ингээд нэг юм туйл байгаад байгаа шүү дээ тий. Тэнгүүд бид нэр ингээд юу хараад байна вэ гэхээр ингээд нэг юм одоо тэр survival instinct буюу тий гадна тал дээрээ ингээд одоо яг гадна тал дээр яг байгаа юм ингээ илэрхийлээд байгаа ууртай ийм тийм одоо ийм гадагшаана илэрхийлэмжтэй хүмүүсийг өө энэ ямар амар хүн бэ энэ бол хүчирхийлэгч энэ бол тэр энэ бол ийм тийм нэтэрэ гэл ингээл ийм гадагшаана хүмүүсээ бол буруутгачаал байгаа. Яавал гадна нь харагдаад байгаа болохоор а тиймгүүд эн чин буцаага дотгошооноо барьсан амар энерги гэж байна. Ерөөсөө ингээд гэр бүлийн дотоод хүчирхийллүүд гэж байна. Ерөөсөө ингээд яг биеинд нь хүрээгүй, яг ингээгүй, яг доромжлоогүй хэрнээ бүр ерөөсөө ингээд бүр дотгошооноо өөртөө бүр ингээ хан босгоцсон. Тэгэнгүүтээ ингээд нэг юм хайрлалцъя гэд ингээд хамтдаа нэг дээвэр доор бэжиж ерөөсөө ингээд нэгэндээ сайхан ч үг хэлдэггүй. Нөгөөдхнийхөө үгийг ч сонсхийг хүсдэггүй. Энэ бол ингээд хамгийн гол хосуудын ялангуяа эрэгтэй хүнд байдаг энэ програмны вирус болонгууд ерөөсөө хажуудаа байгаа хайртай гэд ингээд сонгоод авсан эмэгтэй хүнийхээ үгийг сонсхийг хүсдэггүй. Тэгвэл яах гэж хамт байгаа юм бэ те?
Ерөөсөө ингээд энийг бол эмэгтэй хүмүүс маш ихээр мэдэрдэг те. Манай нөхөр миний үгийг сонсдоггүй гэдэг. Өөр хүмүүсийн үгэнд ордог хэрнээ миний үгийг сонсдоггүй. Энэ бол хамгийн том програмны алдаа вирус ахгүй юу? Миний үгийг сонсдоггүй. Тэгээ сонсохгүй болохоор чинь тэр эмэгтэй хүн чинь хэлхийг хүсхээ болно те. Юм ярихыг хүсхээ болно. Ингээл нөгөө хүн сонсомооргүй байна гэдгээрээ нөгөөдгийнх буцаагаад нөгөө талынхаа энергийг ч гэсэн урсгал биш болгоол тогтоол ус болгоол хоёр талдаа өмхийрж ялзарж байгаа энерги болгож байгаа аахгүй юу. Ерөөсөө ингээд хүнээс ингээд юм авч чадахгүй байна. Хүнээс сайхан үгийг ч сонсч чадахгүй байна. Сайхан ч үгийн үг хэлж чадахгүй байна. Тэгэл ингээл одоо юу гэдээ өөр бусад одоо бүр бие сэтгэлийн мэдрэмжүүд бүр одоо тэнд яригдахчихгүй. Ингээл ирж байгаа нь одоо ингээд нэгэнтээ ингээд нэг юм хөөхөө ингээд дээшээ ингээд шаар чинь ингээд агаартай ингээд дээшээ ингээд хөөхөө ингээд хөөрж явахад зүгээр нэг юм доор нь ингээд хүнд харж чулуу ингээд зүгээр чи шаарнаас уйчиг л бодолтой. Тэгэл тэр шаар ч гэсэн гацж байгаа байхгүй юу ерөөсөө. Тэр чулуу ч гэсэн өөрөө байрнаасаа хөдлөхгүй хүн өөрөө л хүсэхгүй юм болвол тэгээд ингээд хамгийн амар нь энэ нь ингээд бидний ингээд амьд үлдэх инстинкт survival дээр байдаг. Би чиний хэрэгцээг хангаж ийн гэдгээрээ ингээд өөрийгөө ноён мэд зарлцдаг. Тэгээд тэрнээс цааш хөгжил байхгүй. Тэрнээс цааш нэгэндээ өгөө аваа байхгүй. Ерөөсөө ингээд эрэгтэй хүмүүсийн бас ингээд маш их мөнгөний блок нь ерөөсөө хажуудаа байгаа эмэгтэйтэйгээ хуваалцъя гэж боддгоо. За энэ ингээд миний ингээд хураасан зүйлийг талыг наваа явуучих үедээ гэдэг айцтай. Ерөөсөө л ингээл ерөөсөө үгүй тэр өгдөг төлөв дээрээ бай хуваалцъя ингээд тгий гэдэг зүйлийн тэр чигтээ блоктой. Тэгээд тэр нь ингээд өөртөө нэг юм жаргалж өгж байгаа ч юм байхгүй. Яг үнэндээ жаргал өгөхгүй штэ. Ягаад гэвэл тэр ингээд одоо өмхийрцэн уснаас тийм хүн ингээд нэг цэнгэг уснаас цэнгэг голын уснаас уух нэг ондоо. Тэгэхэд ингээд за ус байхгүй байх гэд те ингээд нэг тогтоол уснаас ингээд тэнд нэг юм ногоо могоо юм живжийн одоо тунжидэг ингээд дээгүүр нь ингээд гэтэ үнэхээр ам цангаад байна да гэд ингээд тэр нэг уснаас уух нэг ондоо. Тэгэхээр ингээд юмыг ингээ хоёр туйлд нь ингээ бодоод үз. Тэгэд ингээ гэр бүл дотор маш их чимээгүй хүчирхийллүүд байна. Тэгээд тэр чимээгүй хүчирхийлэлтэй үйлдэл байгаа хүмүүсүүд нь өөрсдөө ойлгох хэрэгтэй. Одоо ингээд хитрхи пассив те хитрхи ийм хойшоо суусан хитрхи ийм гутран хитрхи ийм нэг ийм боогдмол хаагдмал айцтай блоктой одоо юу гэдэг ингээл нэг ийм ингээ хэлчихвэл бурууччихгүй ингэчүүл тэгчихгүй яачихгүй ийчихгүй ингээ муухан болох харагдчихгүй эсвэл яачихгүй ингээл дотроо нэг юм мэдээлэл нэг юм бодол боловсруулаад идэг гаднаа ингээл те тэрийг хэлэхгүй шүү гэл ийм дотор тамиртайж гэж ярьдаг ингээ болчих хэрэгтэй зүгээр болчих хэрэгтэй. Тэгэд ингээд зам өрөө сонгочих хэрэгтэй зүгээр ингээд тэр ламаараа баймаар байгаа мó ганцаараа баймаар байгаа мó ямар байгаад байгаа юм тэг хамтдаа байна гэдэг чинь юмаа ингэж хуваалцдаг сэтгэл мэдрэмжээ хуваалцдаг нэгэндээ тусалдаг яадаг ийдэг одоо ингээд юу гэдэг тэр ингээ юм чинь ингээ урсч идэг нэг лүгээ ингээ урсан ингэж харилцан ингээд болж идэгөө. Тэгвэл хэнийг дотогшооноо урсуулмаар байгаа юм гэдгээ бас зөв сонгочих хэрэгтэй тий. Тэггүй ингээд харсааран байж иж эргэлзэн тэгээ буруу хүнээ сонгосноо би чамаа сонсмооргүй би чамааг ингэмээргүй би чамаа тэгмээргүй гэлдэг ч одоо бас л байгаа юмыг байранд нь одоо тавьцгаая тий. Бүр байранда орцгоё бүр юм байрандаа бай л та тий одоо хүнд итгэж чаддгуунууд нь тэгвэл одоо тэрийг хүлийн зөвшөөрөөд аль эсвэл итгэдэг болоод засъя аль эсвэл би одоо хүнд үнэхээр итгэж чадахгүй байна миний итгэл мэтгэл одоо бүх юм хагарцсан байна сүхэрцсэн байна шантарцсан байна за тэгвэл би одоо яг туйлын ганцаараа явах яаж өөрийгөө аргалах замаа яаж олох вэ 20-ын хооронд ингээд зовхоо болёо. Тэгэд ингээ хин нэгэнтэй баймаар агаанууд нь тэр итгэлийг нь авч олон тэгвэл даах ухааныг нь бас сур. Хүний хайрыг хүсэж олон тэгвэл хавны хайрыг даах ухааныг нь бас сур гэл ингээл биднэрт яг үннийг хэлэхэд угаасаа өсөн хөгжөө суралцах юм бол угаасаа маш их байна.
бид нэр ингээд зовж бол хандлаа сурлаа тий зовлонгоор өрсөлдөж хандлаа сурлаа. Одоо тэгвэл жаргаж эхлэх байгаанууд нь тэр жаргалыг яаж тогтоодгоо тэгвэл бас ингээд заагаад ярилцаад өгөөч ээ. Ягаад тэгвэл тэр ингээд жаргалт нь ингээд өнгөцгөн хараад атаарах гэдэг нь бас их байна тий. Тэгэхээр ингээд тэрийг ингээд бас хамгаалт юм байна. Тэр жаргалыг яад чимээгүй байдлаар хамгаалт юм уу? Чимээгүй биш байдлаар хамгаалт юм уу? Яадын ийдийн жаргалыг яаж тогтоодын гэл тий. Жаргал ташуурны нэтрэгээл тэгдэг. Тэгвэл яаж тэгээ тэр жаргалч чинь санамсар мэдэмсэртэй явах юм бэ гэл тий. Их суралцах юм их байна. Тэр долгион давтамж дээшлэх тусам бидний дотроос тэр хар бараан нь гарах тусам л одоо тэрий чинь яад юм бэ гэдэг ухааныг бясалгал мацаг инээ тэрэгээл өгөөлөн тий. Тэгэд зөвхөн сонсоод өнгөрөх юм уу? Хамтдаа хийлцэх юм уу? Гэдэг чинь бас өөрөө нэг юм маш том асуулт байгаа байхгүй юу? Гэтэ би яг ингээд энэ мацаг цацаг дээр хэлэхэд бол мацгийг бол хүн болгоо нэрээ бүр хийх хэрэгтэй. 3 хоног нь ч вэ, 7 хоног нь ч вэ хамаагүй. Ерөөсөө 3 сарын турш 7 хоногт нэг удаа ч хамаагүй. Бид нар ядаж тэ 7 хоногт нэг удаа зүгээр л тэ өөрсдийнхөө тэр сила воля гэж ярьдаг. Өөрсдийнхөө тэр дотоод хүч, дотоод төвлөрлөөрөө за нэг өдөр юм идэхгүй шүү гэсэн бол идэхгүй байж сурахгүй юм бол юуг бид нар даван туулах юм бэ? Одоо дэлхийн ертөнд инээс цаашаа одоо ингээл гоё болох байгаа юм байхгүй шүү дээ. Инээс цаашаа бүр муухай болж байгаа л гоё болно. Бүр илүү коллапс, бүр илүү ингээд хагарал үүснэ. Тэр хагарал дундаас хажуудаа байгаадаа тэг хажуудахтаа ингээд байгаа хүнтэйгээ баймаар байгаа юм бол байсан шиг байгаад баймааргүй байгаа юм болвол чөлөөлсөн шиг чөлөөлчих хэрэгтэй. Эвлэлтэн нэгдвэл эвлэлтэн нэгдсэн шиг нэгдээд чадахгүй юм бол тэгээд чадах нийгэнлүү нь одоо тавьж явуулах хэрэгтэй. Уучлмаар байгаа юм бол чин сэтгэлээсээ тэр уучлалыг бясалгаад тий. За би ингээд энэ хүнтэй баймаар байна. Гэтэ би уучлж чадахгүй юмнууд байгаад байна. Надад гомдол байгаад байна, юм тийм байгаад байна. Тэгвэл тэрийг өөрийнхөө дотоод хүч болгоод за би тэр нинжин сэтгэл, нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг чинь дуултал нь бясалгаад уучлъя. Уучлч ёо би өөрөөсөө эхлээл уучлж. Уучлъя би чамааг. Гэл би чамааг уучлъя. Тэгээ би дахиад чам боломж олгоё. Гуйж ин чи юм нас ухаарж өгөөрэй. Гэл ярилц. Тэгээд хийх жагаа зүйлээ өөртөөхөө дотоод хүч болгоод хувирга. Тэгээд хохирогч байдлаар юмд хандхаа бол юмыг буруутгахаа болоод тий. Яагаад энэ хүн надад буруу юм хийсэн байхад би түрүүлж уучлах ёстой юм бэ гэл тий. Гэхдээ яагаад тэр ингээд удмын тэгвэл тэр одоо арх марих одоо тамхины юмыг яагаад би таслан зогсоох ёстой юм бэ гэл ингээл. Тэгээ нэг хоёрын хооронд одоо ингээд бид нэр байж тахаа бүр болно. Тэгэхээр энэ сүнслэг замыг тэгээ энэ нэг одоо нэг арай нэг юм дотоод хүчний замыг ухаарал гэгэрлийн замыг сонгоод байгаа юм болвол за тэгээд баг багаар чин сэтгэлийн тэр өөрчлөлтүүдийг хийн. Би өөрчлөгдөхгүй гэл. Би ийм хүн бишээ. Чи надаас битээ сайхан үг мүг хүсээд бай. Би чи ингээл те ингэж хүнд хайртай дуртай гэж хэлж чаддаг хүн биш. Би хүнд бэлэг өгч чаддаг хүн биш. Би тийм романтик хүн биш. Би ийм хүн биш. Би тийм хүн биш. Надаас миний чадахгүй зүйлээ битээ хүсээд бай гэл. Өөрчлөгдөж чадахгүй гэл ингээ блок тавьж байгаа юм бол та нэг өсөндө дэлхийн ертөнцид угаасаа өөрийнхөө хэлэх зүйлийг хэлж гинэ гэсэн үг. Дэлхийн ертөнцид өөрчлөгдөх чадвартай, сайн руугаа өөрчлөгдөх чадвартай, эволюц руугаа хамтдаа явах чадвартай хүмүүсээ угаасаа сонгон шилж, шигшиж ингээд явж байгаа. Тэгээд та хин нэгэн хажуудаа байгаа хүнд би чадахгүй гэж тунхагласнараа та оршихуйд дэлхийн ертөнцид бурханд би чадахгүй гэдгээл хэлж тунхаглаж байна л гэсэн үг.
бүх юм чихтэй. Энэ агаар амьсгалчин өөрөө амьтай. Бид нар энэ агаарыг энэ үнгүй байгаа болохоор анзаарахгүй байна, тоохгүй байна. Тэгэхэд яг үнэндээ агаар дутагдаад ирэх юм бол бүр энэ амьсгал шиг үнцэнтэй зүйл байхгүй болно тий. Тэгээ яг тэрнтэй адилхан амаараа нэг агаар л та гаргаж штэ, үг гаргах чинь тий. Тэгээд гаргах гээд байгаа үгэндээ л үхтлээ харам байгаад байгаа юм бол хин нэгэнд урмын үг хэлэхдээ л хин нэгэнд ингээ агаар дээр лайк майк дарахтаа л үхтлээ харам байгаад байгаа юм бол энээс цаашаа одоо юм өөрчлөлт ухаарл гэгэрлийн өөрийгөө одоо тий ингээд юм ажиглах одоо яах ийх ингээд ухамсарын контент үзэхээ болчих хэрэгтэй. Ягаад гэвэл мэдсээрэн байж хийж байгаа зүйл 2 дахин 3 дахин илүү амар цаанаасаа одоо үлийн үртэй шүү. Нэг өсөндөө бид нэр хүүхэдтэй мэдгүй юм хийж яхад за хүүхэд мэдгүй хөрх амт мэдгүй юм даа гэд ингээд өршөөдөг тий мэдээгүй юм даа гэд. Тэгэд мэдсээр байж хийгээд байгаа хүнд бид нар хатуу ханддаг үсттэй хэлсээр байхад 1 2 3 4 5 хэлсээр байхад хийж байгаа зүйлс бүх зүйлийг cut off болгодог тий бүх зүйлийг turn off болгодог. За болий гэд шантруулдаг. Хин нэгэн хүн танаас шантраад байгаа юм биш байхгүй юу? Дэлхийн ертөнц ч танаас шантрана. Ийм байна. Гэтэ ингээд инглигээд ингээд өөртөө дааж давшгүй их даваа босгооч хэрэггүй. Баг багаар л ингээл урагшлах. Би олонтой ингээд тэр би яг юунд атаархаад иддэг байсан бэ гэдэг тэр атаархлуудыг илрүүлж гаргаж ирсэндээ би маш их баяртай байна. Тэгээд нэг өсөндөө ингээд өвчнгийн онш тамхигдсан байхад яаж имжлэх учраа бид нэр олно тийм үү? Онш нь байхгүй, учир нь мэдэгдэхгүй ингээл яваад ах чи хүнд зовлон тий. Яг тэрнтэй адилхан илрэгдээд гараад ирсэн байгаа зүйлтэй ажиллаж болно. Би талархаж байна. За тэгээд тэр арх мархтэй тэр алкогол гэдэг зүйлийг би өнөөдрөөс эхэлж ухаарлаа. Тэгэл ингээл би өдөр болго энийгээ санаад явж хахад болно. Ингээл энэ 2 зүйлийг би хийсэндээ талархъя. Одоо ингээ болсон тий. Би 7 сард ингээл 10 хоног мацаг барьцсандаа би үнэхээр их талархаж байна. Ингээ боллоо штэ тий. Ингээд тэгээ сайхан өөртөөгөө сайхан урамшуул, амраа, хайрл. Тэгэхгүй ингээд нэг бас ингээл нэг юм ухаарл аваал тий ингээл юм янз зөндөө олон ингээл ухаарлын янз бүрийн одоо сүнслэг ийм тийм энергийн контентууд үдчихэл амар ингээл хиймээр юм амар их өөр дээр ажилламаар юм гів гинтл ингээ ороод ирдэг. Тэгэл тэрэндээ даруулаад дааж давшгүй юм шиг санагдаал. Ингиж бас өөрийгөө битгий зовоо. Өөрийнхөө одоо алсын харааг маш уртаар, маш өргөнөөр, уужим өргөн дэлгэрээр хар. Тэгэл нэг юм манаас эхлээл 2 юм 3 юм гээ явж хахад нёгийг баталгаажуулаад нэг үрээ тариал ингээл явж хахад болно. Хамгийн гол нь тэр деградац буюу тэр ингээд байсан байрандаа үлдэн гэдэг чинь байсан байрандаа үлдэхээс л тэр зовлон хэвээ юм шиг бодож тэнд уусаж живхээс л өөрийгөө одоо зүгээр ингээд бодоод үзэх юм бол та ингээд өөрийгөө доохтой ч юм уу янзны бүрийн нэг тийм өвчтөй гэдгийг мэдчихлээ. Тэгээд тэрийг ухамсартайгаар тараад тэр хүн болохоос л ийм байна. За тэгэхээр энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараачихаа бичлэгээр уулзцаая.